10-аад жилийн өмнө нэр цуутай бүх болно гэсэн зорилготой шавилхан өсвөр насны хүүхэд Нийслэл хот руу Алс холын баруун хязгаарын Ховд аймгаас замын унаад дайгдан ирж байсан юм. Өсвөрийн тэмцээн уралдаан үндэсний бөхөр би гавсангүй. Заалны барилдаанд шүүгэрч баяр наадмаар 3 давсан нь миний хувьд хамгийн дээд амжилт минь байв. Тэглээгээд багш минь надаас нүур буруулсангүй. Бэлтгэл сахилгыг минь таслалгүй алтан сургаалаа ямагт хайрлаж зааж сургасаар л байсан. Спортын төв ордны хуучирсан ч гэлээ тамирчны хөлс хүч шингэсэн заалан жудогийн секцэнд давхар хичээлдэг байв. Жудогоор харин улстай ганц 2 медаль авч үзсэн л т. Гэвч жил болгон л азгүйдэж олон улсын тэмцээнд явж чаддаггүй байв. Тэр жил мөнгөн медаль авдаг жилдээ гарцаагүй гадны тэмцээнд явах болцлоо биелүүлсэн боловч би ажиллаа хийж яваад гараа хургалчихсан юм. Ингээд л хагас жил ямар ч тэмцээнд ороогүй учраас жудогийн хувьд зэвэрч гүйцсэн тий. Эргэн ирэх орлого бүрмийн талаар болж байлаа. Харин одоо би 26 нас хүрч байна. Сүүлийн 10 жилиг айлын ажил өрөө хөлслөн хаяада хамаатан садныхаар толгой хоргодон нэг газартаа удаан чамдраагүй минь бэлтгэл дасгалд нөлөөлсөн биз. Энэ л хаврын нартай өдөр бэлтгэлээ хийж дуусгачаад гэр рүүгээ харж явна. Сүүлийн хэдэн сар амьдарч буй хорооллын айлын хажуу өрөө хөлсөж байгаа. Намайг гэр технэр охин хоёр минь хүлээж байлаа. Намайг очингууд технэр минь зөрөөд л ажил руугаа явна. Би охиноо хараад үлддэг юм. Намайг дөнгөж хаалгаар шагайвгүй юу эхнэр нэг үнсчгээд л хоолны савнд цовын үлдээсэн миний хань сайн идэж амраарэ. Орой ажил руугаа явхаас ч өмнө би гүүгээд ирнэ гэд гарч чадна. Жижигхэн авдар шиг хөрөгчөнд минь байсан. Жаахан махаар хоол хийгээд явжээ. Хоолны тагийг сөхөж харав. Бараг ам хүрээгүй бололтой. Хажууд тентэр тунтар алхах охин минь багхан шгийг аягандаа идсэн шинжтэй. Эхнэр минь харин намайг идэг гэсэндээ тэр чигт нь үлдээсний би гадарлаж байлаа. Хоолоо идээч дээ гэхэд минь чи минь мундаг тамирчин хүн юм чинь сайн идэх хэрэгтэй. Би ажил дээрээ юм идэхнэ гээд л яваад өгнө. Миний мундаг тамирчинчтэй гэсэн шүү юм бодогдож байлаа. Надад хайртай учраас л аав ээжээсээ зөрсөөр надтай зүг амьдрахаар шийдсэн юм шүү дээ. Оюутны ширээний араас надтай дэр нийлүүлэхдээ надаас юуг минь олж харсныг би бодоод олдоггүй юм. Надад ид хөрөнгө боловсрол хангалттай байгаагүй. Найзуудтайгаа цуг явж байгаа танилцсан найз охин минь одоо үрээ минь нээж миний хань болчихсон байна гэхээр би баярлах шиг болдог. Хэдэн цагийн дараа би эхнэртэйгээ зөрөөд л ажил руугаа явна. Том султай амжилт нь хансан бүгчүүд томоохон компани, албан байгууллагын ивент тэтгэлэг дор ажил олддог байх надад тэр бүхэн нь яаж олдох вэ? Тиймээс би оройн цагаар шөнийн цэнгэний газар хамгаалагч хийдэг юм. Том булчинлаг би минь энд л хэрэг болох бололтой. Нийслэл хотын дүг норондоо дүгжирч байхад залуу хүүхнүүд манай цэнгэний газарт бужигнаж хөгжилтөн цэнгэн. Цогтуургасан халамсуу хүмүүсийн ааш аягийг олох тэр бүхэндээ бас яригтэй. Тэр өдөр жудогийн хуучин нөхөд минь нэгнийхээ амжилтыг нэлээхаар иржээ. Намайг чүчиргүй таниж ажилтаа гэж цааргалсан ч байн ширээндээ үрж аваачих гэж оролдоно. Хамгийн сүүлд босохдоо тэдэнд за сайхан баярлаарай. Би ажиллаа хийхгүй болохгүй нэ гэж хэлээд холдоход хойноос хэн нэгэн согтоно. Хамгаалагчаа хийгээд явж байх та таарсан юм. Аваргын хишгээс хүртэхгүй явчихж байгаа юм байх та гэж хэн нэгэндээ зулгуйтах нь чигтэлсэв. Яг энэ үед дотор минь нам унтаад дүгжирчихсэн хэн нэгэн үндийсэн юм да. Хэдий миний спортын карьер дуусах төгөж байгаач бүхнийг агш нэг оролдох сүүлийн хугацаа байлаа. Би заавалчгүй амжилтанд хүрч тамирчин хүний мөрөөдсөн амьдралыг олж авах итгэл дотор минь сэргсэн юм. Маргааш нь л би багш тараа очиж жудогийн улсын аврагад орж үндэсний шигшээ багийн тамирчин болох санаатайгаа халган ядаж хэллээ. Багш минь өршлөөчд нугларсан халдсан тухайн нэг илбснэ. Чамд улсын аврагад оролцоход хөвөрдөө 6 сарын хугацаа үлдсэн шүү дээ. Гэхдээ яг би чамаас олон жилийн өмнө олж ажигласан зүйлийг одоо нүднээс чинь харж байна. Хэрвээ чи миний үнээс гарахгүй гэвэл би чамайг дасгалжуулъя л да гэв. Маргааш өглөө 6 цаг болоход 10 минут дутуу байхад багш минь залгаж байна. Гэргийн гадаа ирчихжээ. Бэлтгэлийн хөнгөн хуцаа амсчихсан би бууж очив. Багш дуугажийн намайг удаан гүгээд байвал жижигхэн саваагаар шавхарцаар заасан толгой дээр арчглаа. Тэндээсээ цэцэрлэг түрээллөө бас гүйж тэнд ч бас утсангүй спортын төв орд руу 9 цагийн үед очив юм.
Тамирчид дөнгөжл зааландаа хүн халаалт хийж эхэлж байхад би усан булган шиг болтлоо хөлөрч ядарсан амдан арай ядан хөлөө зөөж байв. Гэхдээ тэр өдөр ингээд дуусаагүй. Би үдээс хойш хүртэл хүчний бэлтгэл хийж даанганд сууж өгчүүтэй барилдаж ноцолсоор арай гэж гэртээ ирэв. Яг үндэ хөл гар минь минийх биш өөр хүнийх болсон юм шиг асар хүнд болсон юм шиг санагдаж байлаа. Эхнэр минь намайг өрөвдөж хайрласнуудаар харан санаан зовж мөнэлт. Тэр шөндөө ажил дээрээ их ядарсан юм. Үүрээр чүвэ гэрийн бараа харамшүлсээ гоожулан унтаж байтал утас дугуурлаа. Багш минь байв. Энэ удаа намайг би буларчихсан арай ядан хөлөө зөөж байлаа. Багш надаас өөрчн бараг мөн тайвыг асууж мэдснийхээ дараа тэр өдрийн бэлтгэлийг их эрт дуусгав. Маргааш өдөр нь надад сайн таньдаг хүндээ хөнгөн ажил олж өгөхөр ирсэн байв. 3 хоног тутамд ээлжинд гарах жолоочийн ажил хамгаалагчийн ажлаас хэлбэр санагдлаа. Ажилтай үед мэдээж бэлтгэлээ хийх гүнжин. Хэдэн сарын турш би өглөө бүр 6 цагт босож хөнгөн гүйлдээр эхэлж багшийн мэдэж өгснийг хэрэглэн амар гисэн цагт намарч шүүсээ шахуулсан юмдаг. Хүсэн хүлээсэн өдөрч иржээ. Би нэмэх 80 кг-ийн торлгүйгээр улсын арга болсон юм да. Эхнэр охин минь миний бүх барилдааныг үсгчийн суудлаас үддэмсэн. Шагналаа гадаж авчихад байхад эхнэр болон багшийн нулимс гэлтгнаж буйг хараад нүднээс минь адилхан суудан дотлоо бөмбөрсөн юм. Дараа нь бүрч сайхан зүйлүүд болж би ивент тэтгэгч компанитай болж өөрийн гэсэн гэр оронтой ээж болсон. Гэхдээ дараа нь юу болсон гэж юу? 2 жилийн дараа би дэлхийн авраг болсон. Эртдүүл 2 жилийн өмнө амьдрах итгэлээ гээчгсэн хувь тавилангаа олж чадахгүй бүдчин явсан байсан минь холхозорч дэлхийн шилдэгүүдийг бүгдийг нь ээлж дараалан ялсан юм. Шагналын тавсан дээр зогсож төрийн дуулаа гიშгэлүүлэн байх үед эхнэр минь анх хандлаж суусан өдрөөс хойш надаас ирээдүйг минь олж харсныг би ойлгосон. Тэр үед надад өөр харуулчих зүйл байгаагүй юм шүү. Хэрэг би өөртөө итгэлээ амьдралд хандах хандлага өөрчлөөгүйсэн бол нөгөө л нэг цэнгэний газартаа хамгаалагчаа хийсээр л суух байсан бизээ.